Шведийн гуйлагчин Монголын гүн болсон дүүх. Август Ларсен нь 1807 онд Шведийн нэгэн ядуу айлын 11 дэх хүү болон мэндэлжээ. Аав ээж нь Шведийн Вестманланд мужийн Тэлберга Хэлбэ дахь эдлэн газар түрээсээр фермийн аж ахуй эрхэлдэг тариачид байв. 3 настай байхад нь аав нь, 9 настай байхад нь ээж нь нас оржээ. Ларсен хүү өөр нэгэн фермерийн үйлчлэгч хүү болов. Дараа нь морины жүчээ цэвэрлэдэг, моринд тижэл өгдөг морины жүчээний хүү болов. 17 настай байхдаа Ларсен Барзил явахыг хүсэж байсан ч эгч Эдлаа нь 21 нас хүртлээр хүлээ гэж зөвлөсөн байна. 21 хүртлээр Ларсен дархны газар ажиллаж байгаад улмаар хүргэн ахта туслан мужаанаар ажиллаж байв. Ирээдүй байхгүй ядуу зүдүү амьдралаасаа залхсан Ларсен Хятад болон Монголд үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Христийн шашин номлогчдын байгууллагад ажилд оржээ. Шашин номлооч буюу миссионер болохын тулд Ларсен нь Англид 6-7 хоногийн сургалтанд хамрагдаж Библи Есүс гэж юу болох талаар анхан шатны ойлголттой болов. 1893 онд Хятадд ирэхдээ тэрээр 23 настай байлаа. Тянжинд буугаад Бээжинд тэндээсээ Бао Тоо буюу одоогийн Өвөр Монголын бугтад ирж монголчуудтай танилцаж хэл ус ёс заншлыг нь сурж эхлэв. Ордсын нэгэнд тааштай найзалж монгол хэл заалгаж багштай болж амжижээ. Ларсен өөрийн байсан газар нутагт өлсгөлэн болж байсан тул орон нутгийн хүмүүст тусалж байна гэж миссионерийн нийгэмлэгт явуулсан захианд дурдсан боловч тэр үед өлсгөлэн болж байсан тухай мэдээлэл байдаггүй байна. Тухайн үеийн Өвөр Монголд Швед Америкийн миссионерийн байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байлаа. 1897 онд Ларсен Америкийн шашин номлооч Мари Рожерстэй танилцсан гэр бүл болж Хаалган хот буюу Жанжихүүгийн давааны орчим суурьшжээ. 1898 онд Ларсны том охин Мари Льюис төрлөө. Миссионерийн нийгэмлэгээс алдаг оног явуулж байсан багахан цалин мөнгө нь тэдний амьдралд хүрэлцэхгүй болж эхэлжээ. Ларсен ахуй амьдралаа сайжруулахын тулд байнга мөнгө олох арга чарга хайж байв. 1900 оны үед Хятадд гарсан их Ятуаны бослого буюу гадныхан Христийн шашны номлогчдын эсрэг чиглэсэн аллаг хядлаг гарах үед цуглуулсан хамаг өмч хөрөнгөө орхин Ларсен гэр бүлийнхээ хамтаар 20 гаруй Швед Америкийн шашин номлоочдтой хамт Монгол руу зугтан амьд гарав. Монголд ирээд одоогийн Сэлэнг аймгийн нутагт ажиллаж байсан Монгол ор хэмээх Орос Францын хамтарсан алтны уурхайд орчуулагч, тээврийн зохицуулагчаар ажилд оржээ. 4 сар уурхайд ажиллаж мөнгөтэй болсон Ларсен гэр бүлийн хамтаар Сибирийн төмөр замаар дамжин Финлянд руу гарч эхлээд Швед, дараа нь эхнэрийнхээ төрсөн нутаг болох Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк руу явсан байна. 1 жилийн дараа залжин Шведээр Сибирт буцаж ирсэн бөгөөд нэгэн баян Америк түүнд $200 зээлснээр тэрээр инхүү буцан ирч чаджээ. Нөгөө алтны уурхайд ажилд орох санаатай хягт дахь оффист ноцсон боловч уурхай хаагдсан байлаа. Түүнд ердөө 12 цент үлджээ. Монгол хэл сурч монголчуудын ёс заншлыг сайн мэддэг болсон түүнд Монгол орон амьдралаа дээшлүүлэх маш сайхан боломж шиг санагдаж байсан тул тэрээр инхүү үхэн хатан Монгол руу буцан ирэхээр шийдсэн байлаа. Хувь заяа түүнийг харж үзэж Сибирээс нийслэл хүрээгээр дамжуулан Бээжин хүртэлх төмөр зам барих судалгааны ажлыг хийхээр Хягтад ирсэн 2 Швед инженер түүнийг хөтөж хэлмэрчээр ажилд авчээ. Улмаар Хягтаас Бээжин хүртэл явж судалгаа хийсэн судалгааны баг Бээжинд ирснээр дуусаж Ларсен ахаад ажилгүй болов. Хятадд байхдаа Ларсен Британийн далайн чонд дахь Библийн нийгэмлэгийн Хятад дахь төлөөлөгч Хенри Бондфилдтэй тааралджээ. Хенри түүнд Монголд Библи түгээх ажлыг санал болгов. Английн Библийн нийгэмлэг Ларсенд 1902 оноос 1913 оны 2 дугаар сар хүртэл цалин өгөв. 5 морь 10 тэмээ бүхий цуваагаа хөтөлж 4 монгол туслахтайгаа Ларсен өөр монгол даяар хөндлөн гулд явж монгол хэлээр хэвлэгдсэн Библи тараадаг байв. Бараг 12 жилийн ажлыг хийсэн Ларсен Монгол орон монголчуудын ихэс дээдс, лам хувраг, богд гэгээний хүртэл сайн таньж мэддэг болжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж Хятад Монголын хооронд дайндагдэв. Тэр үеийн Хятадын ерөнхийлөгч Юан Шикай Ларсен тандаж Монгол Хятадын дайныг зогсоохыг туслахыг хүсжээ. Улмаар Ларсен Хятадын ерөнхийлөгчийн Монголыг асуудлыг хариуцсан зөвлөхөөр 2 жил гаруй ажиллаж 26,000 Хятад доллар буюу 3 жилийн цалингаар шагнуулж байв. 1914 онд Хятадын засгийн газрын зөвлөхөөр ажиллагаа болсноос хойш Ларсен Дайн Америкийн худалдааны компани болох
Anderson and Myers компанийн төлөөлөгчөөр ажиллаж эхлэв. Тус компани нь хаалган хот болон нийслэл хүрээнд төлөөлөгчийн газруудтай бөгөөд Монголоос ноос ангийн үс судалтан авдаг байв. 1920 онд барууны ертөнцтэй холбогдохыг сонирхож байсан Богд хаант Монгол Улсын засгийн газар Ларсанд гүн цол олгож үн бүхий зүйлээр шагнав. 1923 онд Ларсон Америкийн газар зүйн нийгэмлэгийн Рой Чапман Эндрюст хөслөгдөж газар зүйн нийгэмлэгийн Монгол дахь экспедицийн орон нутгийн худалдаа авалт, логистикийн менежерээр ажиллав. Тэрбээр мөн Хятадын дарангуулагч Чан Кайшид Монголын талаар тагнуулын мэдээ өгч цалин авдаг байжээ. 1939 онд Япончууд өвөр Монголын нутагт орж ирснээр Ларсны жаргалтай амьдрал дуусаж өмч хөрөнгөө орхин Америкийн нэгдсэн улс руу зогтов. Америкт амьдрахад хэцүү байсан тул тэрбээр Шведэд буцсан ирж булганы ферм худалдан авч ажиллаж эхлэв. Дэлхийн 2 дугаар дайн гарснаар Ларсны булганы ферм ашиггүй ажиллах болж тэрбээр буцаад Америкийн нэгдсэн улс руу яв. Бараг 70 настай Ларсон Америкт хинч биш ямар ч тэтгэмж авдаггүй байсан тул амьдрахад өрх байлаа. Амжиргаагаа залгуулахын тулд тэрбээр дахианы фермийг $1500 худалдан авч дахиад өржүүлж эхлэв. Эд ашигтай үедээ ферм нь 1000 гаруй дахиатай байсан бөгөөд түүний цаг завыг их авч байсан тул фермээ заржээ. Ларсны баг залуудаа сурсан барилгын ажил түүнд хэрэг болж тэрбээр барилгачин болов. 80 гаруй настай байхдаа тэрбээр Ларсон Монголын гүн хэмээх дурсамж номоо хэвлүүлж бас нэг орлогын их үүсвэртэй болжээ. Түүнийг амьдралд хөтөлж, нийгэмд эзлэх байр суурьтай болгож, язгууртны цол хэрэгэм шагнасан Монгол орон сэтгэл сайтай монголчуудыг тэрбээр дурсамж номондоо сайнаар магтан бичиж, монголчуудыг хүүхэд шиг улс орноо удирдах чадваргүй, улс төрийн мэдлэг сул дорой хэмээн тодорхойлжээ. Тэрбээр өөрийгөө Монгол оронд монголчуудад хайртай нэгэн мэтээр дүрслэхийг оролдсон боловч юуны өмнө тэрбээр оппортунист буюу ашиг хонжоо эрэлхийлэгч байжээ. Монгол улсыг баян болох бизнесийн боломж гэж харж байсан түүнд хинээс мөнгө авах нь чухал биш байлаа. Монгол улсыг буцаа эрхэндээ авах гэж байсан Хятадын засгийн газар Монгол улсын алтыг маш хямдаар зөөн гаргаж байсан Уул Уурхайн компани хинэнч түүний хувьд мөнгө өгч байвал ялгаагүй байлаа.